Ер нь бид нарт энэ ковид маш их юм сургаад байгаа юм тий. Одоо ингээд ковидээс би бол хитэж өөрийгөө би бол ихтэй лайв ерөнхийдөө хийж чаддаггүйсэн шүү дээ. Би бол хитэж өөрийгөө лайв хийдэг хүн гэж бодож байгаагүй шүү дээ. Би ч бас ерөнхийдөө лайв хийгээгүй. Яг хөө зүгээр ганц нэг юм хийсэн баг. Тэр нь болохоор намын баяраас ч юм уу. За яваад эхэлсэн байна. За одоо бол ингээд бүр хийгээд хэлтэнтэй юу гэхтэй. Харин чи эмчтэй лайв хийнэ гэдэг чи юу урлаг юм байна. Урлагаас бас суралцах боломжийг нөгөө цар тахал болгож байна тийм ээ. Лайв хийж ин хүмүүс битэрийг үзэж байгаа болоо. Яарсан дөрөв хуудсан дээр шеэрлээд байна. За хоёул миний өөрийнхөө пэйж дээр шеэрлээ. Яа өөрийнхөө пэйж дээр шеэрлээ. Манайхан бас орж ирээд асуулт энэ төр үлдээл баярлалаа. Өнөөдрийн лайв болохоор Америкаас сувдаа, Англиас сувдаа, Японоос бас манай монголчуудын төлөөлөл идэвхтэй тэмцэгч Энзо манай орсон. Тэгээ одоо энэ ковидын энэ үеэс чинь бид нар одоо угаасаа сошиал медиа ашиглахаас өөр боломж байхгүй болохоор нэг нэгтэйгээ бүр сошиалаар их холбогдоод байгаа шүү дээ. Тэгээд жинхэнэ нэр бас овг нэрээ ч мэдэлтэйгүй хэрнээсээ сошиалын нэрээр бол мэдээд байгаа байхгүй юу. Тэгээ Энзогийн төрсөн юу гэвэл нэг овг нэрийг мэдгүй тэгээд Энзүүл гэж мэдээд байгаа шүү дээ. Одоо би нэг аягүй сайн мэддэг бол хамгийн гоё нь тэнд нэг тийм хүн байгаа, энд нэг ийм хүн байгаа гэдээ нэрүүдээ мэддэг болсон. За одоо ингээд ширээ хоёлаа хийчихэд тэгээд үндсэн яриа орно. Яа тэгээ. Бас бидний яриаг олон хүмүүс сонсоосэй. Яг нөгөө надад бидэнтэй адилхан нөхцөл байдалтай байгаа хүмүүс байгаа бол бид нар бас ярилцаад биеийн стресс төхөмжлийг тайлахад одоо нэг энэ үргэлжтэнд надтай адилхан юм байна гэж бодоод бас баг зэрэг гэсэн тайлах болов гэж бас боддөө штэ. Хүмүүс ганцаараа биш юм байна гэдгийг мэдчих бол. За тэгвэл хоёулаа ингээд өнөөдрийнхөө влогийг хийх тийм ээ. За өнөөдөр хоёулаа иймэрхүү сценарээр явуул яасан. Нэгдүгээр бид хоёр анхны лайв болохоор 7 сарын 10-нд нөгөөдөр наадмын өмнө хийсэн шүү дээ. Тэгээд 12 гэдэг чинь энэ өнөөдөр энэ өнгөрсөн цаг хугацаагаар юу хийж өнгөрөв, юу бүтээж хийж амжуулав, хувийн амьдрал чи яаж өрнжийг болж гин үү, болохгүй бүтгүй юм юу байсан ч гэдэг юм уу. Энийгээ ярьчаад тэгээд араас нь бид хоёрын амьдарч байгаа тийм Англид болон Америкт монголчуудын байдал ямар хөө байгаа талаар өөртөөхөө үзэн харсныг товч базаа. Тийм ээ. Тэгээд тэрний дараа одоо Япон улсад ажиллаж амьдарч байгаа Энзотэйгээ холбогдъё. Тэрхүү дараалал. Миний бодлоор бол хоёулаа тийм харж байгаа. Түрүүн бол хоёулаа яг 1 цаг лайв хийсэн шүү дээ. Одоо харин цагийн байдлаа харж байгаа тэгээд харж байгаад болъё тий. Одоо энд болохоор өглөөний 9 цаг 7 минут болж байна. Англи хэдэн цаг болж байна? Англид 14 цаг болж байна. Өдөр болж байна. Монголд Монголд чинь оройны 9 цаг. Орой 9 цаг. Тийш дээ. Танартай 12 цаг өрөөтэй. Японд бас орой болж байгаа. Тэгээд бид нар чи аюу санаа ийм цагийн зөрүүтэй тийм амьдцгаа. Тийм нэгийгээ сэргээх хүлээ гэдэг байгаа байхгүй тий. Сэргээх хүлээ. За унтчаараа сэргээх хүлээ. Тэгээд ярилцсан гэж байж байгаа. Тэгээд Монгол хүмүүс нь надаа наадмынхаа сайхан хуушурыг идээд тэгээд сайхан наадж байгаа байх гэж бодож байна. Цэхэрлэгцээрээ одоо наадмынхаа одоо нөгөө гой нээлтийг сайхан үзээд нээлтийг үзээд бүхийг үзээд те сайхан багах гэж бодож байна. Зарим нэг нь хөдөө гадаа яваад амархан амраад гэр бүлэрээ агаар салхиндаас өдрийг өнгөрүүлж байгаа гэж бодож байна. Тэгээд бид нар ч бас энэ чадлынхаа яриад бас баярлж байна. Гацсан энэ төр гэлтгүү гой юмнууд болж байна л да. Өчтөр хэд одоо би хуушурны эргэлт хийдийг ч аваагүй гэж. Тэгээд энд амьдарч байгаа хүмүүс гадна гацсан хүмүүс маань ч гэсэн нэг амьдарч байгаа аль та жоохон хуушур хийчихэл надад авчирч өгч байгаа жишээ байна л да. Тэгээд үнэхээр бүр нэрээ сэтгэл чи нэг гоё цэцэг авсан байсан шүү дээ. Тэрийг чи харсан. Чинээс цэцэг авчваа. Яагаад цэцэг авчваа? Энэ бас баярын бэлэг. Тэгээд
энд угсаа олон гадаад хүн танихгүй. Тэгээд саяхан шиг одоо нөгөө Америкийн тусгаар тогтнолын өдөр болсон шүү дээ 7 сарын 4-нд. Тэгээд удахгүй бас Монголын энэ тусгаар тогтнолын баяр болно гэж ярьжсэн чи ярианаа ингээ гоё цэцэг ирсэн. Тэгээд гадаад зайдаас авсан цэцгээ энэ шүү дээ. Ингээд байж. Вау. Ингээд ямар гоё юм. Тэгсэн би цэцэг явуулсан гэж юусоо бодоогүй. Тэгсэн чи ингээ гоё цэцэгтэй болсон. Тэгээд би цэцэг ингээ бүр ингээ вайр сав автагаа ирсэн чи би бүр шокнд ирсэн. Юу тань хайр цэцтэй юм бэ гэсэн чи. Аюу гоё. Манай энд ч гэсэн ялгаагүй. Тийм бид нар бас өчтөр яасан бэ гэхээр нөгөө над айлаа шисч яваад 5 дахь айлдаа ирсэн байгаа шүү дээ. Тэгээд миний өглөгийн эзэн болсон айлынхаа бүсгүүтэй хамт тэгээд бас нийслэл салаад хийгээд хідүүлээ эхлээд ойр үеийн хажуудлах ойд орж сайхан хоошороо идэж наадмаа дэмдэглэе гэж ярьжсэн чинь Лондонд байгаа монголчуудын холбоо энэ пандемикийн үеэр анх л одоо хөл хороо эхэлсэн тэр үеэс хойш монголчуудаа туслах аяа өрнүүлээд тэгээд маш олон хүн нэгдээд тэгээд үндсэндээ аяны тусламжийн аянаа бас өндөрлж байна гэж тэр өндөрлөх үйл ажиллагаагаа Английн манай элчингээ бас ойрхон Hyde Park тэмдэглэх юм аа. Тэмдэглэгч юу юм те энэ өдөрлөг болон тэгээд та нар ирээрэй гэхээр би энэ охиндоо хэлээ. Тэгээд энэ найзтайгаа хамт хойшоороо нийслэл салгаатаа би өөрөө жоохон хайлмаг хийчихэж байгаа юм ба. Тэгээд хайлмаг аваад тэгээд бид нар паркт очсон чинь харин 30-40 монгол хүнтэйгээ таараа зөндөө их баярлсан. Тэгээд бас энэ нөгөө монголчууд биеийг хуудсаар ингээ гацсан ч гэсэн нөгөө энийгтэйгээ болдог юм байна. Нөгөө ингээд ингээд сэтгэлийн дэмжлэг авч байгаа юм. Бид нэр нэг хичээл сайд юмна гадаад цуглараад одоо ингээд нэг эсэргүүцлийн илэрхийлсэн шүү дээ сая 10-ны өдөр Монголд бол 10 тэгээд бид нэр илэрхийлэхэд орой ингээд жоохон сэрэг болоод бие биенийг нэг халуун наранд ч ядарсахаас гадна 0 болтохгүй гэж аяг хэцүү байсан. Хижээх оронд нөөл юм байна. Монгол яваад тэгээд очиод нэрээ тэгээд орой сүйдсэн чи сэрүүн тэгээд усуухаагаа юм ярьжсэн чинь буур хэлээрээс фото гэдэг юм ярьж байгаа байхгүй. Тэгээд энийг Хүүе битрээр зовж байгаа юм шүү дээ. Одоо бүр ингэж чиний гайхалтай гэж аахгүй. Цуглаж байгаа би инээх хэмжээний гэж очиж шүү дээ тэ. Тэгээд хэрэгцээ нөгөө ядарсан ч бай ингэ зовж байгаа хүмүүс нэг дор байх юм бол тэр үнэхээр тэгээд хуваалцчих тэр нэмэгдэх нөгөө тайшир авдаг шүү дээ. Яг тийм бол хэдээс авдаг юм байна гэдэг анзаарч ойлгосон. Тэгээд би ята нэг үгүй зарим хэцүү юм зөнзөл болж байна. Шинийг бодлоо. Ааха. Гэрийнхэн чи яаж юм гэсэн бэ? Наадмыг хүүхдтэйгээ холбогдсон уу? Одоо яг үдээс нэг данч гэж хэлсэн хантаа яг үдэд холбогддог байхгүй юу? Тэгээ миний охин одоо яг юу хийжсэн чинь амар хөөрхөө ингээд суудаг байхгүй юу? Номын сонгийнхаа ингээд ном уншаад ингээд суудаг. Нөө яа. Ном уншаад сууж байгаа юм уу? Чи ном уншаад сууж байгаа харагдаж байна уу? Харагдаж байна. Жаахан тавлаа яаж хэлвэр хин. Тэгээд угаасаа номын баярын өдөр төрсөн гэж чи дөрөвчийн лайв дээр ярьчихсан шүү. Ингээ номоо уншаал тий. Өө яасан хөрх юм. Тийм зургийг аваад надраа явуулдаг. Одоо нөгөө гомдод ярихаа нэг байцсан. Гэхдээ миний яг энэ жаа тийм аа хүүхэд тийм юм байна. Өчтөр бид нар болохоор юу ялаа? Одоо нөгөө нэг хотын тэсгээр яваад одоо хэдэн тийм Memorial Park-аар явсан. Тэгээд хэдэн зураг авсан байгаа. Тэгээд тэрийг явуулахгүй 50 гэхдээ нөгөө юу гэдэм бэ? Би амар сонирхолтой мэдлэнгийн яг үдээд эсэгээр ингээд ганцаараа цөнхөө өрөө аялаад явж байсан байхгүй юу? Бүх гоё паркуудыг үзээ, бүх музейнуудыг үзчихсэн тий. Тэгээд өнөөдөр өчтөрсөн ямар зорилгоор явах гэж шал өөр зорилгоор тэгтээ бүр ингээд сэтгэл санааны байдал шал өөр байдалтай. Зураг авсан ч гэсэн тэр өдөр авсан зураг шиг гоё өнгөлөг гарахгүй зэрэг өөртөө ингээд явж байгаа байхгүй. Тэгээд жилийн дараа яг нэг ганцаа яг нэг цагтаа шахах бараг ингээд очиж байгаа хэрнээ сэтгэл зүй тэр баяр хөөрмөг бүх юм ингээд шал өөр эсрэгээр
аюул юм тань. Тэгэхээр чи хүний амьдрал ингээ унаж босоод тийм ээ. Янз бүр байдаг байгаа байхгүй тийм. Болж байгаа байхгүй тий. Баярлалаа явах. Чи нөгөө түрүү ярьжсэн шүү дээ. Ингээд монголчууд ингээд тийм ээ жагсаал цуглаан хийгээд ингээд байж хахад ч ихсэн ирээл нэгэнтэй айгу тэгээ хөөрөхтэйгөө баярлахтайгаа боллоо. Наад би хогоошорыг эргэлтээр аваад бозэрэгтэр аваад гоё байсан гэж ярьж шүү дээ. Тэнгүүд надад нөгөө юу санаанд орлоо. Би ер нь бол энэ 3 дугаар сард хөл хорой тогтоосноос хойш юм чинь маш хэцүү байгаа шүү дээ хүн болгон тодорхойгүй байдлаараа маш их бухимдалтай. Тэгээд би бухимдлаа яаж тайлж исэн бэ гэвэл ном уншаад тэгээд голдуу бясалгал бас хийж сураад тэгээд бясалгал энэ төр хийж исэн. Бас өдөр болгон 108 удаас сунаж мөргөд байгаа байхгүй одоо болтол. Тэгээд тэр бас их миний доктор амар амгалсан хэсэг байж байна. Тэгэхээр нөгөө бид нэр одоо цаг дээрээ байж сурна гэдэг нэг тийм маш том амьдралын боловсрал байна шүү дээ. Энэнд суралцах боломжийг бас биднэрт энэ хөл хорой бас олгоод байна. Би нэг ийм ном уншсан. The Power of Now гэдэг. Ингээд харагдах нэг үү? Харагдчихээн. Тэгээд дараа нь хоёулаа ингэж хөө. Дараагийнхаа лайваар хөл хоройны үеэр стрессээс яаж хүмүүс гарч байна вэ гэдэг талаар нэг тийм хүмүүст ашигтай зөвлөгөө өгье тийм ээ. Яг тэр сэдвээр ярив. Тэгээд одоо хоёулаа тэрнээс хойш бас мөргөөд оройд нэг 30-40 минутаас гарч алхдаг ч гэдэг юм. Яг ийм хөвшлийг бол өөртөө суулгасан. Хүн болгоо одоо янз бүрийн арга хэрэгэлж байгаа. Хоёулаа тэр аргуудаас энэ лайвуудаараа дамжуулаад хүмүүст бас санаа сэтэл өгч магадгүй шүү дээ. Тэгэхээр тэгж ярих гэж бодлоо. Одоо харин юу ярмаар байна гэхэлэр Америкт нөхцөл байдал ямар хөө байгаа вэ? Та нар элчиндээ шаардлага хөрвүүлсэн түрүүний лайв дээр чи нөгөө бид нар хариу хүлээж байгаа гэж ярьж байсан. Хариугаа авч чадсан уу? Юу болсон бэ? Тэр талаар яриад. Тодорхой бид нар хариугаа авсан. Тэгээд яг Америкт гацсан монголчууд гэсэн групп шаардлагын дагуу ирсэн хариуг хэлсэн байгаа. Тэгээд хөрвүүлсэн 5 газраас маань ямар ч байсан 2 нь хариугаа өгсөн, 3 нь хүлээж байгаа. Гэхдээ засгийн газар улсын онцгой комиссийн чигшнээс энэ тухайд яриа хийсэн тодорхой хэмжээгээр бидний мэдээлэл өгөх болов гэж бодож байна. Тэгэхээр хариу ирээгүй байгаа ч гэсэн. Гэхдээ хичээлийн зүгээс л бид нар хариугаа авсан. Тэгээд бид аль болохоор та бүхний төлөө чадах бүхнээ хийж байгаа гэж байна. Тэгээд тодорхой тоо баримт яг энэ гацсан хүмүүсийг хүсчихсэн тоо баримт мэдээлэл бол тодорхой хэмжээнд өгсөн. Гэхдээ хангалттай бол арай биш л дээ. Бид нар чинь хангалттай гэдэг чинь арай өөр юм болчиход байгаа байхгүй тий. Тэгээд ямар ч байсан шаардлагынхаа юуг бол хариуг бол авсан. Тэгээд залуучууд манаас ярилцж байна. Бид нэр одоо яах ёстой вэ гэх. Тэгээд нөгөө одоо нэгэнд наадам болж байгаа юм чинь наадмын дээр одоо онцгой комиссийн хурлын шийдвэрийг бас бид нар чинь хэлэх хэрэгтэй өдрүүд ирж штэ тий. Энэ хугацаанд би нөгөө Анарчингийн Америкт гацсан байгаа Анарчингийн лайвыг бас энэ тийм шеэрлсэн штэ нийлээ. Тэгээд тэндээр ярьж байгаа хүмүүсийн тэр яриа дуу хоолой бол ялгаа байхгүй англид байгаа хүмүүс ер нь дэлхийн нийтээр гацсан байгаа хүмүүс адилхан л байлээ. Тийм адилхан байлээ. Тэгээд энд юу болсон бэ гэхэлэр бид нэр 6 дугаар сарын 23-ны өдөр яг тэр та нарын шаардлагатай адилхан төстэй тэр шаардлагыг өөрийнхөө элчинд өөрсдийнхөө байдалд уялдуулаад бас шаардлага хөргүүлсэн бичгээр тэгээ манай энэ дэх элчин тулга гэж сайд байгаа. Тэгээд элчин сайд бол 24-нд нь уцаар яриад 25-нд бидний хүлээж авч уулзсан. Тэгээд 6 дугаар сарын 25-нд уулзаад нөхцөл байдлаа тодорхой хэмжээнд ярьж бид нар бас ойлголт авсан л да. Тэгээд харамсалтай элчин гэдэг чинь яг айгүй хүмүүсийг тайвшруулдаг байхгүй юу? Уулзахгүй очихоор нөгөө нэг элчингийнхээ хаалгаар чи одоо оруулах нь битэл нэг гарч ирэхгүй уцтаад гарч ирдгүү тийм юм чи хүмүүсийг бухимдуулдаг тий. Харин энд болохоор ингээд
бид нэр шаардлага хургуулангууд гарч ирээд хурдан авсан. Одоо бид нэр тэдэнд очиж шаардлага хариуг авах гэхэд хүртэл ингээд бас гарч ирээд ихтэй хичнээн цаг болтой тайвшруулаад ярихын яриад ингээд байсан. Тэгээд хүмүүс тэндээс ч багц тайвшруулалт авч байгаа шүү дээ. Тэр ч гэсэн хичээж байгаа юм. Тэр ч гэсэн үгүй юм байна гэж тодорхой хэмжээр ойлгож байгаа байхгүй тийм. Тэгээд тэрнээс хоошоо болохоор яасан гэхэлэр бид нар одоо шаардлага хургуулсан. Тэгээд дээрээс нь энд байгаа нөхцөл байдал хэцүү байгаа хүмүүст одоо үнэхээр тусламж хэрэгтэй байна гэж тэгээд одоо гарц гаргалгаа хайж байна гэдэг. Элчин бол өөрөө энд Лондонд болон ер нь бусад газруудад байгаа монголчуудын холбоотой суурин амьдардаг хүмүүстэй хамтарч ажилладаг юм байлээ л дээ. Тэгээд өчигдөр наадмын өдөр юу болсон гэхэлэр элчин сайд бас оролцсон. Өөрөөр хэлбэл Лондонд байгаа монголчуудын холбоо бас бусад хотуудад байгаа монголчуудын сайн үйлсийн аяных нь нэгдээд тоо баримтаа нэгтгэхэд энэ бүх хугацаанд жишээлбэл одоо яг нийт шаардлагатай байгаа хүнсний бүтээгдэхүүнүүдийг болон одоо маск ижил хэрэглэх зэрэг зүйлсийг давхарсан тоогоор 240 хүнд өгсөн байлээ, тарааж өгсөн байлээ. Тэгээд тэр сайн үйлсийн аянийг хийсэн залуучууд өчигдөр ажиллаа тайлагнаа. Тэгээд ерөнхийдөө бол тусламжийн аянаа өнгөрлүүлж ийна гэж ингэж тэр өдөрлөгийг зохиосон. Тэгээд бас олон оюутнууд ирсэн. Ирсэн оюутнуудад бас гурил будаа тэгэл багахан хэмжээний хүнсний ваучер энэ төр олгож ирсэн. Тэгээд элчин сайд бол бас л нөгөө нөхцөл байдал хэцүү амаргүй байгаа талаар ярьж ирсэн. Тэгээд тэнд бас настай 60 гарсан тэтгэвртэй гарсан эхнэр нөхөр хоёр ах эгч хоёр очсон байсан. Тэгээд яг л нөгөө анарчингийн лайв тек асуудлуудыг ярьж ирсэн. Бид нэр ингээд энд сургуулаа төгсөж байгаа охин дээрээ ирээд тэгээ ингээд гацсан. Тэгээд 3 сарын 18-нд буцах билеттэй байгаад ингээд гацсан. Одоо айгүй хэцүү байдалтай байгаа гэж. Тэгээд мэдээч хэрэг оюутан хүүхд дээрээ ингээд 5-6 сар гацсан гэдэг чи хэцүү байхгүй юу. Тэгээд охинтойгоо ямар ирсэн байсан. Тэгээд хоёр манай тэр хоёр ах эгч хоёрт бас нөгөө сайн үйлсийн аяныхан бас будаа тэгэл бас хүнсний ваучер өгчээсэн. Өчтөр бас тэгээд энэ хөдөлгөөнд явагдсан шүү. Монголчуудын холбооноос бас нөгөө хандив цуглуулад тэр хандиваар цугласан мөнгөө бас хүнсний нэг тодорхой таны хүнс одоо гурил будаа тосч идэм юм уу тийм юмнууд аваад иргэдэд тарааж ясан. Манай одоо гацсан иргэдээс зарим нь очиж авсан гэж хэлж байсан. Тэгээд гацсан иргэдэд бол бэрхшээл бол айгүй хөөд юм байна. Би одоо бүр өмнө хотоос нөгөө Америкт гацсан иргэд гэдэг группт чинь нээлттэй тавигдсан. Айгүй олон хүн зовлонгоо ярьж ирдэг. Би бүр тэрийгээс заримдаа бүр уйлаад унтаж чадахгүй байгаа байхгүй. Өчтөрхөн нэг сонсон юу гэсэн чинь жоохон нэг жоохон залуугийн дээд өгд болсон тийм. Тэгээд ингээ явах гэсэн ингээд одоо тэгээд насарснаас хойш тийм. Эд нэрээс хоёрхан өдрийн өмнө энийг ярьж байсан хүн ингээ насарсан гэнтэй. Тэгээд нөгөө хүүхд ямар хэцүү байгаа лээ. Тэгээд ярьжээ л та тийм. Тийм хэцүү байгаа. Би одоо тэр тайлбарлах хэцүү байна. Миний өнгөрчөлд ямар хөө хийж мэдгүй шүү дээ. Тийм хэцүү хийж авах. Тасаж чадахгүй байна. Тэр зовлонгийн ингээд зохицуулж чадахгүй байна гэсэн чинь яах вэ гэдэг амар хэцүү наа. Хичээсээ би яамныхан би улаан цог хэмцэн харсаа бол ийм яриад нэг сэтгэлийн зовлон илж байгаа. Ийм гэнтийн одоо онцгой нөхцөлтэй хүмүүс үнэхээр аммаад байна. Одоо гадаа ингээд сууж байгаа их чи тавчхан тасарсан гэж байж байгаа байхгүй юу? Явхаар нөгөө түн явж болохгүй байсан чинь энэ цүрэн амьдардаг нэг охин ирэнгүүтээ тавчгаа одоо ингээд сандалаа тайлж өгөө явж байгаа байхгүй юу? Та өмсөө гэсэн чи үгүй би энэ сандалыг авахгүй гэсэн чи үгүй та нэг аваа би зүгээр гээ хүснэцгөө нөгөө хүн чи машин л гоогүй явчихж байгаа байхгүй юу? Вау. Саймэр сонин санагдсан биш тийм юм хараад сууж байгаа. Вау энэ хүний сэтгэл гэдэг тэрийг барах. Тэгээд бас нэг уурч хайлтдаг сэтгэлтэй юм уу тий. Бас нэг хэцүү гэдэг юм уу. Одоо жишээлбэл улсын онцгой комисс гэж тавиад байгаа. Тэгээд үндсэндээ бол энэ хугацаанд бараг 10,000-аад иргэнийг татад авсан байгаа шүү дээ. Тэгээд энэ 10,000 иргэн чинь юу гэдгийг маш өндөр зардлаар буцаж ийн л да.
Одоо энгийн үеэс бол 2 3 дахин өндөр зарцаар бичиж байгаа. Тэгэхээр жишээ нь Англид байгаа хүмүүс дотор ер нь дэлхийн нийтээр тархчихсан байгаа монголчуудын хувьд бол эхлээд боломжтой байсан баха. Ер нь би өөр төрөө ч гэсэн бодоход эхлээд бид нар ч бас за харих мөнгө төлөвлөсөн. харих мөнгө тэрэ үлдээгээд гамнаад ингээд ирж байгаа штэ. Тэгмүүд одоо энэ 5 6 сарын урт хугацааны дараа бол өндөр өртөгтэй газар амьдарч байгаа хүмүүсийн хувьд бол маш хүнд тусч ялтай эдийн засгийн хямралд орж хэцүү байна. Тэгэхээр одоо нөгөө 5 шалгуурт нийцсэн тэнцсэн мөртлөө сууж чадахгүй хүмүүс маш их болсон. Жишээлбэл манай энэ ингээд оюутан хүүхд дээрээ бас ирээд ингээд гаццсан эмэгтэй. Тэгээд өөрөө болохоор Монголд нөгөө групптэй байдаг. Хөгжлөн бэрхшээлтэй гэдэг юм уу да энэ групптэй байдаг эмэгтэй юм байна. Тэгээд буцаж чадахгүй 2 удаа чартерт нэр нь тэнцсэн байгаа байхгүй багтсан. Тэгээд тэгсэн хэрнээсээ сууж чадаагүй. Ягаад гэвэл энд нөгөө хүүхэд дээрээ ирж амьдарч ирсэн учраас байж болох бүх мөнгөө ингээл энэ бүх хугацаанд чинь хоол хүнсэнд зарцуулаад дууссан. Тэгээд манай нөгөө энэ сайн дурын аяныхан тэгээд Лондонд байгаа монголчуудын холбоо тэгээд Манчестерт байгаа сайн улсын аяныхан энэ төр хүнсний ваучер энэ төр нэлээд өгсөн юм лээ. Тэгээд бүгдээрээ ер нь мэдж байгаа манай тэр бүхнийг бол байгаа гэж. Тэр бүсгүйг бол ингээд яваасаа гэж бүгдээрээ чэнсэлсэн тайлбарч байгаа. Одоо энэ ингээд явж чадаагүй. Тэгээд энд яасан бэ гэхээр хүмүүс сайхан сэтгэлтэй хүмүүс тусалсан. Тэгээд нэг өдрийн дотор буцах зардалт нь 6 сая төгрөг цуглуулж өгч чадсан шүү дээ. Одоо тэгээд 7 дугаар сарын 26-нд нөгөө Франкфуртээс нислэг байгаа Европын чиглэлд. Тэгээд энэ нислэгч тэр бүсгүйг бас багтаасаа гэж залбираа сууж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ жишээ юу хэлж байгаа юм гэхээр энэ жишээ болохоор одоо нөгөө 5 шалгуур тавиад ямар ч утгагүй болчихж байгаа байхгүй юу? Бид нар нөгөө мөнгөгүй л бол хичнээн 5 шалгуурт багтлаа ч гэсэн одоо ингээд чадваргүй төлбөрийн чадваргүй улсууд маш их болсон. Залуучуудын хувьд бол нөгөө зээл аваад явнаа л гэсэн. Одоо би бол жишээлбэл яг нэр маань багтчих юм бол зээл гэсэн бодолтойс зээл аваад хамаагүй хариндаа гэх тэ нөгөө тэг бас хэцүү шүү дээ. Очоод бид нөгөө нэг нөхцөл байдлын байгууллагад зээл аваад утсан ч гэсэн тэрийг яаж төлөх вэ гэдэг ч бас асуудал тийм ээ. Яг үнийг хэлэхэд. Тийм хажилтаа үйл тэр төлөх нь одоо төлнө шүү дээ. Одоо энд би бас нэг хэцүү юм ярих гэж байна уучлаарай. Гавдамжинд гарч байгаа иргэд байна. Тэгээд бид нар одоо 4 том хүн, 2 хүүхэдтэй хүн тусламж бас гуйж хэлж байна. Орох оронгүй болж байна. Тэгээд тэднэр туслах ингээ хүн болоод өгч бүгднийг нэг дор байлгахчвал яах вэ те? Зовлонгоо уулзаад стаж ингээ монголчуудын холбооноос тарааж байгаа хоолоо аваад ингээд нисэх боломжоо хөтлүүлээгээ байжээ. Тэгээд одоо тэднэрт бас л ингээл буцах мөнгө төгрөг хэцүү шттэ. Тэрийг яаж зохицуулах вэ? Яг толгойн өвчин болоо байж юм л та. Энийг одоо төрчихсөн нь хараад одоо бидний хүсэж байгаагаар бол би бол тэгэж бодож байгаа. Ялангуяа энэ онцгой нөхцөл байдалтай болсон ийм хүмүүст бас одоо нислэгийн зардлыг нь хөнгөлөх юм уу? Бүр хэцүү хүмүүст нь бол онцгой нөхцлөөр одоо тэр улс орон ийм онцгой нөхцөлд иргэдтэй тийм ээ. Зовлонд ядуурл нэрвэгдсэн иргэдтэй туслах үйлчилгээний тийм сан гэж байдаг бол яг тэр санд хүмүүсээ үн төлбөргүй ч юм уу хөнгөлөлттэй ч юм уу үнээр татмаар байгаа байхгүй. Тэгэхгүй болохоор энэ хүмүүс ингээ нүдэн дээр улмал хэцүү байдалтай болж штеп. Тэгэнгүүт юу ярих гэж байгаа тийш авчих. Тэгээ ямар ч солиод амар их уулс яриад байна. Би бүр сүлтрэг нөлмөс байна. За одоо угаасаа бүх хүмүүсийн байдал нэг иймэрхүү байгаа учраас тийм ээ. Тэрийг яхаа бэлэнээр харин одоо энэ дээр өөр юм хэлсэн яриагаа өөрчлөөд нөгөө охиндоо нэг ийм жижиг нам авсан. Тэгээд нөхөн чинь ломон туртай болохоор охиндоо юу хэрэгтэй гэхэлэр нэг юм ээж ихе байсан газрын тухай ч юм уу өвөлдөө болоосаа гэдэг ямар ч зүйл наа. Тэгээд орондоо зургийг үзүүлэх юм зурагт нам авсан. Бол юм аа. Тэгээд юу хандиваа бол ийм хэцүү байна. Тийм. Хандиваа юу
ханд бай явагдаад байна гэж нэг ярьсан шүү дээ тий. Тийм яг тэрийг чи ярьж байгаа юм байна. Тэгвэл нөгөө бидний бадар барьж эхэлж байна. Хүмүүсээс сандуу гуйж эхэлж байна. Яг үнийг хэлэхэд бас адилхан. Монгол улсад манай залуучууд тэгээд оюутан дүүрнүүд тэгээд ерөнхийдөө бол залуучдын төлөөлөл нэг юм шажигнаад эхэлх юм миний хувь. Монгол улсад одоо залуучдын төлөөлөл гадаадд гацсан монголчуудтай туслах хүрээнд илэг зүрхнээс уяатай гэдэг хаштагтэй нэг ийм хандивын үйл ажиллагаа эхлүүлсэн явж байгаа юм байна. Тэгээд би энэ талаар саяхан мэдсэн. Тэгээд би өөрийнхөө профайлын хүрээ хүртэл тэрнгээр өөрчилсөн байгаа. Тэгээд энэ мэдээ бол миний хувьд гэрэл гэгээ шиг л санагдлаа. Нэг хонглын үзүүр гэрэл гэдэг шиг. Бид нар өнөөдөр янз бүрийн хүндрэл бэрхшээл эдийн засгийн тэгэл одоо нийгмийн зүгээс ирж байгаа ч гэдэг юм уу зарамж шахалт тий. За яг мэдээж дэмжиж байгаа олон хүн байгаа. Гэхдээ дэмжихгүй байгаа Монгол улс монголчуудтай хилээний идэвхтэй гадаадаас өвчлөл ихтэй орноос иргэдэд татсан одоо хилийн дотор амьдарч байгаа 3 сая хүний амьд явах хэрэг нөлөөлөх байна гэж үзэж байгаа. Тэгээд тэр үзлээсээ болоод одоо юу гэдгийг гэртээ армаар байжтай гэхлээр постнд ормын орж ирээд тэгээд наана байж ч чадахгүй юугаа хийж явсан гэж загнаад байгаа улсууд аян яриад тааш хөдөө гадаад явж дээ. Тэгээд та нар хөдөө яваад ингээд 22-ын тавчаагаар авахгүй чинь 500 мянган төгрөг тушаа тэгээд сая 50 мянган төгрөг тушаасны банкны дансан шилжүүлсний дараа та нарыг оруулна гэвэл та нар яах юм? Тэгээд та нар ядаж төсөөлөд гадаад байгаа хүмүүсийг ойлгооч гэж хэлсэн байсан нэмэр. Нэрээ тэх юм бол тэгээд хөдөө амралтаар явж ирэх оронд зугаалаад яваад ирэх оронд ч юм уу эсвэл хөдөө байгаа хин нэгнийдээ зочлоод ирэх оронд чинь тэгчвэл та нар яах юм гэж асуусан байсан. Бас тэгээд бас ядаж бодоод ойлгох хэрэгчээгээрээ тийм. Тэгээд ийм хүмүүс байгаа ч гэсэн нөгөө юу гэж бодсон гэхэлэр илэг зүрхнээс уяатай гэдэг энэ нөлөөллийн ажил тийм ээ энэ хандивын үйл ажиллагааг санаачилсан залуучууд бол энэ гадаадд байгаа хүмүүс маш их сэтгэлийн гэрэлгээд ийм тусыг өгч байгаа шүү. Бидний залуу хойч ирээдүй болсон энэ сайхан залуучууд бас ийм бодолтой. Тэгээд бид нар монгол хүн хаанч амьдэрсэн нэг нэгэндээ илэг зүрхнээс уяатай ийм л байдгийг ойлгосон ийм мессеж өгч байгаа нь бол үнэхээр биднэрт бас урам зориг өгч юм итгэл тийм ээ. Бид нар бас итгэлээ алдахгүй, бидний итгэлийн гал өгөхгүй ийм байх юм байна гэж бодоод би их өөдрөгөр хүлээж авсан шүү. Тэгээд тохиолж байгаа залуучуудтай баярлалаа. Өөртөө одоо миний болохоор монголчуудтай холбогдож байгаа болохоор би илүү хүчтэй байх хэрэгтэй, би илүү их одоо нөгөө юм бодож сэтгэх хэрэгтэй гэсэн тийм байр суурин дээр ирж байна л да. Яг л энэ хүмүүс тодорхой хэмжээгээр зовлон бэрхшээлээр төлөөлж байгаа учраас одоо нөгөө бидний нэг Виталиас хийсэн ярилцлагыг одоо жижигэн мэдээ болгоод одоо линк өгнө. Тэгэхээр тэрийг тодорхой хэмжээгээр манай хэвлэл мэдээллийнхэн гаргаад өгөөч. Нөхцөл байдал ийм байгаа шүү гэж мэдээлж өгөөч гэж хүсэж байна. Тэгээд хэлээ мэдээгээ бол дүрс явуулнаа. Энийг мэдээд өгөөч гэж гуйж байна. Манай сэтгүүлч найз нар маань хатгаа бол энийг мэдээд өгөөрэй. Бич одоо үсчээд бас магадгүй бичээд өгөөрэй гэж гуй. Дахиад энэ зүгээр бодъё. Тэгээд энэ зөв хараад бас нөгөө нэг ярьчихж байна уу тийм. Тэгээ миний линк өгөөрэй. Тэгээд би линк энэ зэрэг өгөөрэй. За тэгээд энэ зүгийн хувьд бол нэрээ би Японд ганцхан иргэдийнхаа төлөөлөл дуу хоолой болж бас нийслэлийн тоог нөлөөллийн ажиллаараа нийслэлийн тоогоо нэмэгдүүлж чадсан тий. Тэгээд маш олон хүн тусалж чадсан. Одоо тэгтээ өөрөө буцаж чадаагүй байгаа. Араачих шиг байна тий. Сонсож байна дөө. Энийг гой надад харагдахгүй. Видео нэг ирээ. Окей. За. За. Сайн уу?
Амьдралд ажихгүй юу? Нүүрэн дээр чи гэрэл тасаад байна. Гэрснээс жоохон тэгээд байна. Байж байгаа. камераа яг үнэ. Тэгээд физикээс харагдахаар. За одоо яаж вэ? Надад зүгээрээ өөр харагдчихэ. Физикээс харагдчихэ. Нүрэн жоо юм гараа юу та гэсэн нэг стресс нэг л багтаа тий. Тэгсэн стресс. Миний ч тийм баахан За, Японд нутаг гэж нэр авах шүү гэнэ. Тийм ч хоцроод байгаа. Гэхдээ бид нарын яриа хоцрохгүй байгаа. За. Тий, царай маань оролц үйлдэлт байгаа. Зөрөөд байна тийм. Тийм, баг зэрэг зөрөөд. Окей. Яаж вэ? За. 11-нэр өчигдөр яаж баярлав? Бас Монгол хүн байна да гэж пост хийсэн байсан. Тэр нөгөө гацсан хидтэйгээ юу яасан? Наадам хийсэн. Нөгөө цэцэрлэг түрээлэнд очиод тэгээ бүгдрээ хуушуур тэгээд нөгөө хоолнд хийж ирээд тэгээд бас үгүй яах тэгээд тэгтээхгүй цайд дарга нар баярлж байгаа бид нар одоо гомдлоо гээд тас юу гэдгэлээ нөгөө алын болгон дандаа ингээд уул чанал суух одоо хорондоо ингээд уулзаад тэгээд юм ярилцаад тэгээд нэг өдрийг амар хөвгөлтэй гоё өнгөрүүлсэн. Тэгээд тэмцгүйдээ тэмцээд баярлах үедээ баярлал, уйлах үедээ уйлал яг тэгэл айл балансаа барайл тэгэл явчихна. Японд одоо хэдэн цаг болж байна? Одоо оройн 10:35. Бас орой болсон юм. Энэ зөв би чамайг нөгөө ингээл нөгөө гадаадд гацсан Монгол иргэдийн нэгдсэн платформ дээр тэгэл ер нь бидний төлөө дуу хоолойгоо эрчимтэй хүргэж байгаа. Тэгэхээр платформуд дээр чамайг идэвхтэй хардаг байхгүй юу? Өөрийгөө танилцуулж би чамайг Энзо гэхээс өөр мэдгүй байгаа. Нэрийн ч бүхэн мэдгүй ихтэй сонсдсон би нэрийн чинь ингэдэй танилцъя. За намайг Эрдэнэ зул гэдэг тэгээ ерөнхийдөө Энзо гэдэг Монголд тэгж дууддаг байсан. Тэг яг уу Японд нөгөө 1 жил гарan суралцаад гацсантайгаа одоо ингээ яг 2 жил болчихлоо. Хагас жил гацчихлаа шүү дээ. Яг уу нөгөө миний хувьд болохоор бүр нөгөө Монгол явах шийдвэр айл өнгөрсөн 12 сард гаргасан байсан. Сургуулаа төгсөөд. Тэгээ дээрээс нь Монголд нөгөө ажлын санал авсан. 4 сарын 1-ээс шинэ ажилд орох байсан. Тэгээд одоо орооч гэж халагдсан л та. Яа гацсан учраас тэгээд яг уу би бас яг нөгөө ихэндээ нөгөөдийн яг төр засагтаа итгээд тийм ээ ингээд арга хэмжээг авч байгаах гээд нэг амар юу яагаагүй ерөнхийдөө ингээд яг хараад ажиллаад тэгээ явж исэн. Тэгээд сүүлдээ нөгөө яг бидний бодож байгаа шиг тийм зүйл биш болсон. Тэгээд би ч бас нэг хаяа нэг айгуух тийм юу юм тохой жоохон стресс ингээд явж чадахгүй хэцүү болоод тийм тэгсээ чинь нөгөө нэг юу би ихлээр нөгөө Facebook энтрээр нэг юм байна тийм байна гэж юусаа ярьдаг. Тэгээд ихчтэй манайх чивэдэд амьдардаг. Тэгээд том ихчтэйгээ ингээд уцаар яриад нэг жоох уйлсан биш ээ. Тэгээд мессежсэн. Тэгсээ чинь манай ихч надад тэр оройн нэг юм зураг явуулсан байхгүй. Тэгээд тэр зурганд нь болохоор ингээд нэг юм нөхөн дотор унтсан эмэгтэй. Тэгээд нэг нь болохоор яг гоо ингээд дээшээ авирч байгаа. Нөгөөд нь болохоор яг тэр нэг бодит байдалтайгаа ингээд өнтрээд уйлаад сууж байгаа. Тэгээд манай ихч Зачин чамааг ингээд энэ уйлаад сууж байгаа энэ эмэгтэй гэж боддоггүй. Харин энэ дээшээ матж байгаа энэ эмэгтэй гэж боддог. Тийм болохоор өвчнөд одоо зүгээр л урагшаа ингээд дээшээ маттай битгий ингэж юу гэдэг лээ. Нөгөө сэтгэлээр хүчтэй бай гэж хэлсэн. Тэгэл яг тэрнээс хойш л ерөнхийдөө ингээд за одоо ер нь яг арай илүү ихтгэлтэй болоод тэгээ яг нөгөө юу яасан нь шүү 5 сар гаргаад л яг ойлгоод өстой хэцүү болоод тэгээд над руу нэг одоо юу гэдэг нэг хүмүүс манай хүмүүс чинь ингэдэг би бинийг хараал байдаг шүү дээ та. Энэ охин нэг юу гэж юм да энэ юу гэж юм да гэж. Тэгээд над руу аягүй өвөө юмнаар холбогддог байсан. Гацсан Японд гацсан. Тэгээд би ч нэг янз бүрийн юм бичдэг байсан болохоор тэгээд яг тэр 2 сард над руу холбогдож ийсэн. Ер нь миний хөө ингээд нэг онгоц ер нь хил хаачгүй онгоц зэтээр хөвч юм уу тэгээ асууж ийсэн юм нар яг 5 сард яваагүй надад орж ирсэн байхгүй юу ингээд яаж энэ хүмүүс яваад байгаа юм бол доо эмээн ингээд явж чадахгүй байна тэгээд даралт ирсээд өнөөдөр ингээд эмнэлгээр яваад арай гэж орж ирж байна. Тэгээд бид ингээд фэйсбүүкээр ингээд
Ийм байна, тийм байна. Бичиг гэхээр хүүхдүүд маань за ээж та одоо бойлфайд өндөр настай стресс тийм нэмэр гээд тэгээд нэг эмээ чамайг ингээ аягүй сайн дэмжиж байгаа шүү. Чи миний тэр лайкийг харж байна гэж аягүй хөөрхөө тэгсэн. Тэгээд би чамайг хүмүүс муулахаар нь дорж нь өмөрөөд ингээ бичиж байгаа. Эцэн чамайг хараад ингээ лайк дараа шеэр хийгээд шүү. Тэгээд тэгсэн би амар урам ороод за эмээ та зүгээр л эрүүл мэндэ ингээ бодоод байжээ. Бид нар дуурья. Тэгээ би эрүүл байгаа юм чинь би дуурья. Бид нар дуурья гэд. Тэгээд л тэр өдрөөс хойш ерөөсөө маргаашнаас нь тэгээд юу хэдэн залуучуудаа нийлүүлээд тэгээд яасан тийм. Америкт бас яг тэгж юм л да. Нэг хөвгчүүд айгүйх байна. Тэгээд залуус та нар минь л дуурайдаг их эмээ нэг гарч чадахгүй. Гэтэ саяны нэг цуглаан дээр хөвгчүүд их очсон шүү дээ. Тэгээд нойлын асуудал амар хурц наран дээр удаа сууж чадахгүй даралт нь хэсэд явах мох гэж явжсэн байхгүй. Америкт аим шиг халуун байгаа шүү дээ. Одоо бүр 31, 33, 34 гэл айгүй халуун. Тийм бөхчин мухан халуун өдрүүд үргэлжилж байгаа. Тэгээд ийм хэцүү нөгөө өндөр настай хүмүүс буцаж чадаагүй хүмүүс зөндөөгөө учраас бид нэр л дуурж арай боломжтойгоор бид нэр л дуурахгүй бол тэр хүмүүс хизээ явж хизээ бид нар араас нь явах вэ гэдэг нь тодорхойг байгаа шүү дээ. Тэгэхээр бид нэр баг ч гэсэн тэдрийгээ тухайн мэдээллийг хүргэх нь чухал байгаа. Өөрөө яаж тэгээд энд одоо яаж амьдарч энэ зөв хэд нөө хаана тавхан нөөцөн байсан. Би эндээ өөрийгөө альсан байгаа байх гэж бодож байна. Гадаад улсад нэг ингэдэг одоо Япон бол тэгдэж нөө байрны гээд 2 жилээр ч юм уу ерөнхийдөө сар сараар амьдрын тийм нэг байхгүй шүү дээ. Тэгээд би ч нөгөө явхаар ингээ шийдсэн байрны гэрээгээ цуцалсан, гар утасны дугаарын гэрээгээ цуцалсан ингээ бүх юм ингээ кэнселдсэн. Яг явна гэсэн байхгүй. Тэгээд за 4 сар явчих байхаа гэд олон бид ч бас нэг жоохон хоригдлуулсан мөнгө энэ байна даа болно. Тэгэл яг тэр мөнгөөрөө ингээд байр түрээслээ яг 2 удаа ингээд тэгээд зүгээр нэг айлын хажуу өрөө түрээслэх тэр чинь сарын сая 300 мянга гэдэг байхгүй юу? Хажуу өрөө нэг юм өрөөг түрээслэх. Тэгэл хоол хүнсгээл тэгэл ингээд ямар талаас эхний ээлжинд нөгөө уртгаараа өврөө яг ингээд нөхөд яаж яагаад тэгээ одоо би бол 4-р нууцсан байна. Тэгээд сүүлдээ ингээд тэгээд одоо болохоор би яг юм 2 эхлээд нэг октябрт очсон. Ингээд учир байдлаа хэлээ. Тэгээд бас намайг ингээд фэйсбүүкээр ингээд хараад гаццсан охин байгаа юм байна гэд. Тэгээ яах вэ ингээд чи бас ингээд монголчуудынхаа дуу хоолой болоод ингээд явж байгаа энэ гаццсан хүмүүсийнхаа тэгээд туслая гэд. Тэгээд би за би яг энэ онгоцоор явчих байлгүй байгаа ах гэд. Тэгээд сүүлдээ би яг дараагийн онгоцоор явна гэж хэлээл чанданаа чирээ. Тэгээ одоо бас ахаад нэг айлд ирсэн. Тэгээд байж байна. Тэгээд яах вэ нөгөө бид нар ч нөгөө юугаар л одоо энэ хүмүүс маань за яах вэ зүгээр л гоё ингээд монгол хүндээ тусалж байгаа. Тэгээд би бол дотроо бодно шүү дээ. Хизээ нэгэн цаг тачийн хариул яг юм адилхан юу байгаад. Би яг айл бараадаад яг одоо тэгээ нөгөө эхлээд маань хүнд байснаас сүүлдээ хөнгөрцөн л та ачаагаа ингээд ерөөс нь авч явахад авсаархан болцсон. Амархан болцсон яг үнэ. Өөрөө ч та аялал шиг болчихж байгаа шүү дээ. Энийг болоод байна шин. Тэгээ хамгийн минималист болоод хамаг юм зэгцтэй болгоод хэрэггүй маа хаяада. Нүүхэд бэлэн. Зарим нэг юм Монгол руу хаалгаар каргогоор явуулаад. Тийм. Яг одоо бол ингээд 4-5 дахь нь үчээд байгаа байна. Гэж найдсан. Энд чи юу нүүрэн дээр гэрэлтэй хэсэг рүү яада чиний эндээс болохоор жоохон хар харагдаад байна. Цагаан шиг өөрчлөлт одоо яагаад вэ? Манай яг гэрлийнхаа эсрэг гэсэн. Ажлын ч нэг баг гараа. Тийм. Одоо яг гоё хараг. Одоо яг гоё харагдчих. За тэгвэл тийм одоо яг гоё. За гоё. Би энэгээр их бахархаж байгаа шүү дээ. Ийм залуухан эрдэм эзэлтэй гоё охин дээрээс нь тэмцэж нөгөө бусдад туслахын төлөө тэмцэж байгаа болохоос биш тэмцэх дуртайдаа тэмцэж байгаа хүн энд юу н ховор шүү дээ. Тэгэхээр чиний тэмцлийн үр дүн чиний тэр ард байсан бас тэр асаалттай танк шиг байсан тэр ах эгч нарын тэгээ тэр дүүнрийн чинь буйнаар та нар бол ямар ч ихсэн бодтой үр дүнд хүрээд Япон руу нислэгийн тоо бас нэмэгдүүлж чадсан шүү дээ. Тэгээд одоо яг
нийт анх гацхад хэдэн хүн байсан. Тэндээс хэд явчаад байна. Одоо дахиад хэд үлдчихээ та нарт хэдэн нийслэг хэрэгтэй байгаа юм бэ? Одоо яг анх бол 3 сарын би чинь 3 сарын 28-ны байдлаар бол 500 гаруй гатсан гэдэг те яг явах хүсэлтэй яаралтай явах хүсэлтэй гэдэг. Тийм манай элчин сайдын газрын нэг авах юм нь болохоор нөгөө нэрсээ ингээд шилэн маягаар тийм ээ өөртөө захин моцондоо бичдэг ингээд дугаарлаад тэгтийн хүн гээд тэндээс нь харахад бол 577 хүн байсан байна. Би жишээ 388 бүртгүүлсэн байсан байхгүй 3 сарын 22-нд. Тэгээд 2-нд биш 3 сарын 24 сарын 2 тэрнээс хойш онгоц зэрэггүй байж агаад бид нарт нэг тэмцээд 6 сарын 13-нд ирээд сая 7 сарын 4-нд ирээд одоо ингээ 21-нд 5 дахь чартер нэг их чинь. Гэхдээ яг бид нарыг нөгөө нэг бодит хувь тайлантайгаа идрээд нэг төр засагтаа итгээд байж ах тэр хугацаанд нэг ч онгоц ирээгүй ба. Тэгэд заавал нэг тийм орилоо тгээж ингэж гижиж одоо нэг онгоц ирэх ч юм уу те нэг шал санаа. Тэгээд дээрэс нь Японоос өөрөө одоо маш их тийм дэглэмтэй юу гэдэг нь карантинлсан бол яг карантинлэгдсэн бид нар ч гэсэндээ ингээд тэр тухайн орныхоо соёлыг дагаа штэ. Тэг хүмүүсийн яг тэр юм аяг дагаад. Тэгээд одоо ойролцоогоор 1100 орчим хүн Монгол руу 4 удаагийн чартераар явхад нэг ч коронавитой хүн байхгүй юу. Тэгээд бид нар чинь дээрээс нөө сүүлийн жагсаалтаараа ингээд эрсдлийн үнэлгээний судалгаа хийгээд те ингээд одоо энд явах хүсэлтэй 1000 хүн байхад тэдгээрийн хэдэн хувь нь одоо коронавитой байх магадaltaй вэ? Хэрэв магадaltaгүй тохиолдолд одоо татан авах боломжтой ч юм уу судалгааг одоо манай багийн залуучууд энэ хийгээд тийм ээ. Тэгээд элчин сайдын яамдаа өгсөн. Тэгээд баг 1000 хүний чиг 109% нь буюу 99.1% нь одоо эрүүл коронавигүй гэсэн тийм одоо юутай байгаа хгүй да. Тэгээд энийхээ хүртэл өгөөд ингээд бид нарыг аль болох татаад аваач те. Одоо нөгөө хин бэлээд би төвшин сайд чинь тэгсэн чинь нөгөө сонгуулийн биш би тэрэн шиг бүр ингээд хилчмээр санагдсан. Тий. Японоос коронавитой хүн гарвал би хариуцаг гэж бүр нэг хэлдэг дуугүй өрөөд нэг тэгж хилмээр санагдаа. Яа тэгж хэл чадахгүй энд бас амар өвчлөл өндөр байгаа гэж чи зөрөгтэй хэлчихсэн. Манай хүмүүс яг тийм амар тийм юутай байсан байхгүй тийм дийлтэй. Одоо бид нар жишээ нь олоолаа уулздаг ч гэсэндээ баян нөгөө спирт ариутгалаа хийгээл маска зүгээл яг л тэрийг ингээд бариад угаасаа л яг юм соёлд нь байгаа юм чи яах юм бэ. Тэгээд мэдгүй. Тэгээд одоо анх 577 байсан. 1000 тэгээд сүүлдээ 1300 болсон. Тэгээд сая 1100 орчим хүнийг авчлаа. Тэнгүүд ахаа гацсан 1000 хүн байна. Одоо юусэн үгийн яг тэрэн сан ойлгохгүй байна. Яг гоо гэхдээ яг юу гэдгийг гинт тарж агаад за ер нь 50 дахаар нь явандаа гэж бодож байгаа бүтэхгүй гэдгийг ойлгоод нэмж байгаа хүмүүс байна. Эсвэл одоо жишээ нь төр засаг хэрвээ ингээд төлөвлөгөөтэй ажилласан байсан бол хагас жил орчим хаана гэсэн тэгээд авахтаа ингэж аавна гэсэн бол одоо мэдгүй бид нар ч гэсэн төлөвлөгөөтэй байх хэрэгтэй ч гэсэн юм шиг. Одоо жишээ нь 5 сар жирэмсэн болчихж байгаа байхгүй. Тэгээд 7 сар шууд жирэмсний ангилд ороод явчихж байгаа байхгүй. Тэгээд заавал нэг тийм Чамдас тийм боломж яасан гэдэг байхгүй. Хэрвээ төлөвлөгөөтэй ажилласан байсан бол баг энийг зохицуулж марч юм шиг те бүр тийм юмнууд толгойд ингээ орж байна. Гүн нэр үнэ. Би бас яг уржигдэр билээ уржигдрийн цаад өдөр нэг пост хийхдээ бас бичсэн. Гэхдээ эн чи одоо ер нь бол энийг ингэж урт үргэлжлэхийг мэдсэн бол тэр үедээ жирэмсэн болсон байхад одоо төрж явах хугацаа өнгөрчихөж байгаа. Одоо сая 7 сарын 9-ний нөгөө Туркийн Стамбулын чартерт багцсан эмэгтэй бүсгүй онгоцон дотор төрөөд 2 ихэр охинтой боллоо гэж ярьж байсан шүү дээ тийм ээ. Тэгээд 7 сартай байж ахтаа дутуу төрсөн байна гэж ойлгосон. Дараа нь хүмүүсийг бичиж байгаагаас харж байгаа. Тэгэхээр хөөх юм нэрээ хөл гарааны өмнө л жирэмсэн болсон хүн болж тараад байгаа. Тэгтээ тэр бол үнэхээр бас хэцүү. Манайд нэг гажиг тогтолцоо байна. Одоо юу гэдгийг жишээлбэл одоо Солонгосоос ниссэн чартер чинь Орслын булт хийгээд Бээжинд Орслын булт хийлээ гэхтэл хүний алах төгсөн байж штэ гэж хариуцлага тооцсон орно.
манай Мятын онгоцныхан ийм мондог штэ. Хүнээ аварцсан гэж лалаа ташаад. Тэнгүү дараа нь дахиад те онгоцон дотор эмэгтэй хүмүүр төрсөн байж штэ гэхтэл үгүй ямар бэлэг дэмбэрлэлтэй сайхан юм би. Ингээ сайхан төрсөн байж штэ гэж хэлжээдэг ч юм уу. Тэгэл баяр хүргээл те тэнд ингээл нөгөө төрүүлээд их бариад авсан яасан сайхан мундаг хүмүүс вэ гэж. Миний бодлоор бол асуудлыг уус ууртай харах ёстой штэ. Ягаад тэр эмэгтэйг онгоцонд түрэн дүртэл удаан хүлээлгвэ ч гэдэг юм уу. Тийм ээ ягаад одоо энэ иргэдээ тэрвэрлж байгаа тэр онгоц чинь бүрэн бүтэн байдлаа хангаагүй урслын бол хийж байгаа юм бэ ч гэдэг юм уу. Ингиж нэг асуудлыг уус ууртай хандахгүй манайхан их хөөрцөглөж яваад байгаа юм шиг заримдаа бол бодогддаг. Тэгээд монголчуудад нэг тийм бэлэгдлийн ард түмэн юм доо. Тэгээд яах арга байхгүй. Угаасаа их домоглог сэтгэхүйтэй ард түмэн болохоор нөгөө амны бэлгээс аштын бэлэг гэдэг тэр юугаараа бас зөвл баг л та. Одоо тэнд нэг хүн эсэм энд амарч тэр хүмүүс эсэм энд фэйжэнд буух энэ төр бол бас сайхан л хэрэг. Ялгаагүй монголчууд юм чи бид нар бас баярлж байгаа. Гэхдээ тань нь бол тэр уг суурин дээр үүсэж байгаа асуудлыг хараад тэрнийг гарахгүй байх тэр бүх нөхцөлийг хангаж л ажиллах хэрэгтэй тийм ээ. Замаа ялангуяа чи бол Японд байгаа хүн Японы стандартыг бол сайн мэдж байгаа. За би Англид байна, манай Сувдан Америкт гацсан байна. Энэ хөгжингөө орнуудын хөгжсөн нэг нууцсан ч гэдэг юм уу, юу ч гэдэг юм. Миний харж байгаагаар бол тухайн энэ ажлыг бол өндөр түвшинд юу гэдэг юм бэ тий. Стандарт нь өндөр байна. Тэгэл аль болохоор олон талын эрсдлийг тооцож үйлдэл хийж байгаа ч гэдэг юм уу. Тэр талаас нь бол манай улс хөгжиж байгаа орны үед бол суралцах ёстой, сайжруулах ёстой байх гэж бас бодоод байгаа. Харин тий хүмүүс тэр яг бүхэн заавал нөгөө тийм лаг мундаг байх албагүй би ч гэсэн өөрөө мундаг гэж хэлэхгүй л дээ. Гэхдээ ядаж нөгөө нэг бид одоо бага багтал тийж сурагч нэг юмны мөн чанарыг те одоо ялгаж салах одоо байх ёстой шүү дээ. Тэгээд харин би тантай адилхан тэр онгоцны хувьд тэр онгоцны дотор одоо төрдөг хүний хувьд гэсэн би яг тэгж бодсон байхгүй юу. Яагаад энэ хүмүүс цаадлалын тэр нөгөө нэг юуг нь агуулгын юурээс ойлгохгүй яг юм наадлын хэлбэрт нь ингээд анхаарал тэгээ би бас тэрийг аюу гайхсан тэгээ чи дэмж нар мандал гин юу нар мандал гин тийм би бол аюу дургуй хүлээж авсан тийм ба Японд ямар мэрэгчлэр болсон бэ энэ зөв чиний бас статистик хууль энтертэй холбоотой юу гэсэн Гүү би ч өөрөө судлаач хүн судлаач мэрэгчлээ. Ааха. Антрополог гэсэн үг. Антропологч тэгээд ямар сайхан мэрэгчлээ. Тэгээд одоо тэгтээ миний мэрэгчил чинь нэг хаа сайг бол одоо явна штэ нэг заавал бүх салбартай холбоотой тийм ээ. Тийм. Тэгээд нийгмийн хүн би тэгж боддог ш нэг би өөрөө нийгэм намайг бүтээдгүй би өөрөө нийгэм бүтээдэг гэж боддог байхгүй. Тийм байна. Тэгээд өнөө би бас зөвшөөрсөн. Бүх чи тэгээд одоо өөртөө шалтгаалдаг. Тийм. Би бас яг над үзэсгэлэнтийг чи ер нь судалж модалж мэдээгүй л дээ зүгээр миний өөрийн философи өөрийн мэдрэмжээр ч гэсэн бас тэгэж боддог. Тэгээд Facebook дээр би нөгөө ингээд төрсэн байдаг штеп. Жалаладдин Руми гэдэг Перс гихтнүүдийн нэг агуу яруу найрагч нэг 800 жилийн өмнө тийм ээ байсан нэг агуу яруу найрагч баг штеп философч. Тэгээд энэ Жалаладдин Румигийн нэг гоё шүлэг байдаг байхгүй юу? Чи бол далайд орсон дусал биш ээ. Чи бол дусал доторх бүхэл бүтэн далай юм аа гэж хэлсэн байхгүй юу? Чиний яг саяны хэлдэг шиг яг тэр би юм аа. Нэг уг нь бол би өөрөө нэг бүтээж явж байгаа шүү дээ. Тэнгэр одоо хувь хүн бидний үн цэн хүн гэж одоо оюун ухаантай хүн мөн л юм бол
утга учир тэнгэр л байдаг байх гэж бодсон. Тэгээ өнөөдөр тийм ч болохоор чиний энэ нөгөө бусдын сайн сайхны төлөө тэмцээд яваад байгаа чинь яг тэр агуулга дээр тэр философи дээр нийцж штеп. За тэгээ дараагийн үе шат чинь юу юм бэ? Одоо ингээд та нар хизээ хамгийн сүүлчийн гацсан иргэн хизээ явна гэж бодож байна. Найдаж байна. Одоо Японд одоо сүүлийн тоогоор штэ 965 биш ээ. 965 байгаад 200 бат. Тэгтээ чинь ахаад дараа нь 200 хүн бүртгэлтэй гэхлээр буцаад 900 болсон байхгүй 900 гарчихсан. Одоо яг тэгээд байгаа. Тэгээд манай элчин сайдын гаргаад тэр сарда 2 гэж байна. Одоо 7 сар ер нь бол 9 сар гэхэд бас байх гэж бодлоо. Тэгээд яг бид нар нэг тэмцсний нэг юу нь болохоор одоо Японоос өмнө 4 удаагийн нислэг хийгээд тусгай шаардлага хүмүүсийг аваад байсан шүү дээ. Тэгээд айгүйх дуусахгүй байгаа энэ тусгай шаардлага хүмүүс нь. Тэгээд сүүлдээ бидэд ингээд сая сүүл шаардлага тусгай шаардлага юм. Газ явуулаад дуусгаа. Тэ яг бид нар одоо тэгээд одоо юу гэдэг ахаад нэг бүсээ чангалаад ингээд байхаас тэ ямар ч лээсэн ингээд хідэн хүн байгаа тоог нь тол тодорхой болгоод энэ хүмүүсээ явуулаад тэгвэл онгоц болгоно тусгай шаардлага нэг 5 шаардлага тавиад батлаа айгүй тийм бүрхэг дээрэс нь хаалттай байгаад байгаа байхгүй. Тэгээд сая сүүлд 2 сарын биш 7 сарын 4-нд 210 орчим тийм хүн байсан. Байна. Тэгээд дээрээс нь нэмээд нэг 50 орчим одоо бас бүр яг хүнд хэцүү байдалд орсон энэ хүмүүсийг явуулсан гэдэг. Тэгээд одоо явуулсан одоо энэ удаанаас эхлээд уулын залуучууд руу орох ёстой. Тийм. Бид нар жоохон чатараа л тэг зэгцтэй тийм юмыг л хүссэн. Тийм. Төлөвлөгөөтэй жоохон ажиллах хүссэн. Бид нар ингээд гадаадд гарцсан иргэдийн группээр бас ингээд янз бүрийн нөхцөл байдал юм байна гэж мэдээлэхээр Монголд байгаа хүмүүс тэгж байгаа шүү дээ. Гэхдээ та нар чинь яасан илий балаа юм бэ? Энэ сайхан корона бэлэмдүүлээд виз чинь ингээд сунгаад ингэж байгаа юм бол байгаа газараа хар ажил хийгээд мөнгө олоод суухын оронд наашаа зүтгээд байхдаа яадаг юм бэ гэж тэгээд шүү дээ. Одоо жишээ нь миний хувьд бол юу гэдэг Англи өөрөө локдаун болсон. Энд суурин амьдардаг хүмүүс хүртэл ажилгүй болсон байхад наад шиг төр ирсэн виз ажиллах ирэхгүй тэгээд виз нь ингээд гацсан 4 сар дууссан. Ийм хүнд ямар ажил болох вэ? Тэгэхээр Япон улсад ямар байгаа юм бэ? Одоо дахиад та нар 9 сар хүртэл нөгөө явж чадахгүй хүн чинь дахиад 2 сар 60 хоногийн яаж эдийн засгийн хувьд туулах вэ? Ажил хийж байгаа хүмүүс хийх боломж хэр байгаа юм бэ? Японд одоо Японд ч өөрөө нөгөө визнүүд хатуу чанга амжилттай. Гэхдээ одоо жишээ нь сүүлд болохоор одоо би бол нэг оюутан шүү дээ. Тэгээд миний одоо яг виз нөхцөл 4 сар дуусаад тэгээд цоосон байхгүй гэж бодоод тэгээд миний паспорт дээр нөгөө аялагчийн юм давсан. Тэгээд 3 сараар сонгож өгөө. Тэгээд тэр сая 7 сарын 2-нд бас дууссан ахад. Тэгээд ахиж нөгөө аялагч байгаа яг энэ хугацаанд Япон улс өөрөө нөгөө нэг жишээ нь оюутнуудын одоо визийг буцаад сунгаж байгаа юм байлаа. Нөгөө буцаад өмнөх юмд нь 6 сараар дарж өгч байгаа. Хэрвээ тэгчих юм бол ажил хийх хэрэгтэй. Тэгээд юу гэдэг энэ төр Япон улсын засгийн газраас бас нөгөө яг гадаад улсаас амьдарч байгаа иргэдэд 10 мянган тэтгэн өгч байгаа нэг удаагийн. Тэр нэг Монгол мөнгөөр нэг 2 сая 400 орчим төгрөг байхгүй юу? Тэгтээ би одоо хаашаа 6 сарын визэнд оруулахаар ахаад амьдрах ёстой болно. Тэгэнгүүт Японд байр туризмын гүйл нөгөө бараг талхлын мөнгө гэж өгдөг. Тэр нь Монгол мөнгөөр нэг 4 сая орчим төгрөг байдیں۔ Тэгэл ахиж байр хаан ч юм уу ингээд бүх юмыг рестарт хийх болцохоор айгүй хэцүү. Тэгээд би бол надад энэ виз чинь хэрэггүй. Би зүгээр л гэртээ харахыг хүсэж байна. Тэгээд ахиж зорчиж яхаар ингээд дараад өгөөч гэдэг. Биш аялагч яхаар. Тэгээд тийм виз дээр Англид оруулаад сая даруулсан.
Гэтэ би ер нь бол яг тийм нэг шийдсэн юм бол яг хийх дуртай, хийхийг хичээгээд идэг. Тэрнээс надад энэ төрийн халамж энэ төр бол яг хэрэггүй. Би зүгээр л яг гэртээ сайхыг хүсэж байгаа, хармаар байгаа. Тийм болохоор тэр Монгол интерес бол нэг халамж үйлчлэгээ юу гэдгийг элчин сайдын яамнаас энийг тэрэг гэхдээ би бол харин яг тэрнийх нь эсрэг байсан. Яг л надад халамж ерөөсөө хэрэггүй. Би зүгээр л гэртээ харах тэр боломжуудыг л хайна гэж бодсон. Тийм. Одоо ижил тэгш Яг уу эрэхтэй харих боломж. тэгээд хөөхөд айлын боломж байхгүй байгаа даа байхгүй ингээд гацчаад тэгээ одоо үнэхээр авъя гэсэн жонгоцны билетийн мөнгөө даах чадлаггүй тийм ээ бүх мөнгөө дууссан. Тэгээ Японч амар өртөг өндөртэй бүр үнэхээр өртөг өндөртэй газар. Нэг ус авахад л тэр нэг 3000 ч юм уу гэж шивдэг 0.5 грамм ус чинь л тийм. Тийштэй ялгаагүй. Англид ч гэсэн ялгаагүй. Маш их өртөг өндөртэй бол яг тийж л атсан. хэцүү байна. Тийм. За ашгүй энэ судагийн маань нөгөө Орчсон байна уу? Интернет маань орж ирсэн байна. Интернет ч бас байна уу? Тийм ээ одоо ингээд нөгөө надад тойроос дураа. Аха. Суда камера өгөөрэй. Бэм камера өгөөд энэ интернет нь удаан болохоор амар удаад байна. Аха. Гипин камера. За тэгээд Удаан байна. Миний өрөө жоо. Харин тийм ээ минийх цогсон юм аа. за тийм. Би зүгээр нөгөө энэ бүх хугацаанд Монгол хүнийг л их хайлаа л да. Монгол хүний мөн чанарыг. Яагаад гэвэл ингээл миний мэдэх, миний төсөөлийн, миний их орон ч юм уу, миний мэдэх монгол хүмүүс шал өөр хүмүүс байдаг дандаа ингээд 100 наслаараа 6 даа тайтуулаад дандаа бие биендээ ерөөл харгалдаг та ингээд нэг юм гэсэн. Тэг яг ингээд гацсан яг тэр мөчд би ингээд жинхэнэ нөгөө хүн гэдэг юмыг ингээд гайхаж эхэлсэн байхгүй юу. Тэгээд та хоёрын төсөөлийн яг тэр монгол хүн ямар хүмүүс байдаг вэ? Та нарын мэдэх монгол хүмүүс Монголны мөн сайхан сэтгэлтэй өрөвч зөөлөн тийм тусахгүй гэж л боддөө шүү дээ. Гэтэ хүн дандаа өөр шиг ч юм уу өөрийнх эрен тойронд байгаа хүмүүс өвчлөлтэй гэж магадгүй. Бид нарын бас ингээ удаан ингээ айгүй энд байгаа нөхцөл байдал чинь айгүй болон ийм сайхан сэтгэлтэй хүмүүсийн дэмэр байгаа болохоор тэр талаас л айгүй хараад бодоод байгаа шүү дээ. Монгол хүн ийм байд юм уу гэд. Гэхдээ миний талаас нөгөө Монголд байгаа хүмүүсээ харахаар нөгөө хоёр айгүй их нөгөө юу бичижсэн шүү дээ. Комент бичээл одоо биш комент биш пост бичиж оруулж байсан тий. Тэгж яхад хоёрын бухимдлыг би анх харж байсан байхгүй. Би чи ер нь айгүй хожууд уурж эхэлж байгаа юм шүү дээ. Дөнгөж хэдхэн хоногийн өмнөөс тий. Тэгэхэд хоёрыг бүр хайрлаж байсан байхгүй юу? Хамаг нэр нүрээ барлаа энэ хоёр охин маань. Яасан гэж байна тий. Энэ тэгээд муухай өсрөг комментуудыг хараад бүр өмнөөс ч сэтгэл шимшрээд исэн байхгүй юу? Монголчууд минь ингэж болохгүй шүү дээ. Энэ хүмүүс арга ядсандаа ингэж дуурж байгаа шүү дээ л гэж ойлгож хараасаа гэж хүсэж исэн. Гэхдээ ухаантай хүмүүс нь бол харсан байхаа. Гэхдээ зарим үед хоёр бол тесэрч ирснийг бол мэдчихэв. Бүр тесэрч ирсэн тий. Миний хувьд бас тэгэхээр үндэсний ижилсэл гэж нэг ойлголт байгаа шүү дээ тий. National identity гэдэг яриад байна. Тэгээд би өөрөө яг Монгол улсыг гадаадд сурталчилж одоо таниулах, Монгол улсаа гадаадд таниулах энэ хэвлэл мэдээллийн салбарт 2003 оноос хойш ажилласан байхгүй юу? Миний энд одоо Их Британд ирж сурж байгаа зорилго ч гэсэн яг энэ ажил дээрээ илүү их сайжрах. Энэ хүчрхэг улс үндэстэн яаж өөрийнхөө identity-г улам хүчтэй болгож бэхжүүлж тэгээд тэр identity-г гадаадын улс орон үндэстнүүдэд хүлээн зөвшөөрүүлэх арга замаар хүчийг өөртөө бий болгож чадчих байгаа юм байна гэдгийг судлах зорилгоор хувийнхаа зардлыг гаргасан энэ улсад зорж ирсэн тийм. Тэгэхээр би Монгол улсын жишээлбэл хөгжлийн Монголын одоо хөгжлийн гацааг гэдэг юм уу
Тэглээд байгаа юм би бол энэ үндэсний identity тодорхой бустай холбоотой болов гэж бодож байгаа юм. Тэгээд үндэсний гэж ярих бах, үндэсний ч биш, national ч биш. Бидний хувьд бас нөгөө их том түүхтэй, том ард түмэн байсан учраас манайхан ч ерөөсөө нөгөө Монголын 3 хуваасан ч гэдэг нэг үг байгаа шүү дээ, тий. Улсын дайтай гэж. Тэгэхээр нөгөө дэлхийд даяар Монголд хуурахтан үндэстнүүд маш олон байдаг учраас бидний хувьд бол Монгол улсын үндэсний identity гэхээс илүү Монголд хуурахтан Монгол үндэстний хүмүүсийн ижилслэл нь юу юм бэ гэдэг дээр бид нэр тодорхой юм гаргаж тэрийг хүн болгон иргэн болгон насамсарлаж тэрнийг өөртөө хүлээн зөвшөөрч тэрнийг биелүүлдэг тэрнийг үндэснийхаа баялаг болгож гадаадын улс орнуудад хүлээн зөвшөөрүүлж тэр арга замаар бид нэр олон улсын тавцанд өөрийн гэсэн нэг тийм үнэт зүйл баялаг хүчийг бий болгох ёстой гэж би зөвхөн сүүлийн олон жил бол тэгэж боддог болсон. Тэгээ миний хувьд бол Монгол хүмүүс юугаар ижилхэн гэдэг сайхан сэтгэл саруул ухаан гэсэн юм хоёр юм дээр ирээд байгаа байхгүй юу? Миний хувьд бол тэгэхээр манай үндэстний хүмүүс ухаалаг гэхээс илүү ер нь Монгол хүмүүс чинь нэг гүндөөгүй сайхан гэл тэр нэг бүх юм нь сайхантай холбогдоод нэг сайхан сэтгэлтэй гинэн цагаан цайлган гэл тийм ээ. Тэгэхээр би юу гэж бодож байна гэхээр монголчууд минь уг нь энэ язгуураасаа одоо бүхэн болгон ихээс мэдлэгтэй байж идэг тэр сайхан сэтгэл гэдэг зүйлээ хөгжүүлэх арга замаар саруул ухаанаар тэтгээд за тэгээд тэрнийг ингээд бүх үндэстэн маань яг л энэ сайхан сэтгэл саруул ухаан хоёртой шүү дээ гэж бодоход тэр сайхан сэтгэлтэй бусдад тусалдаг тэгээл байгаль дэлхийгээр хайрладаг тэгээл тэр сайхан сэтгэлээрээ л олон улсад танигдаж чадах юм бол маш том хүч хөрөмтлөгдөн гэж би боддгийн шүү дээ. Тэгээ одоо яах вэ? Одоо сая энэ хөл хорооны үеэр бол юу гэдэг одоо Монгол үндэстний ижилслийн тухай ойлголт маань нэх өөрчлөгдсөн энэ төр гэж би бас бодохгүй байна л та. Зүгээр яг энэ цаг үед бол яаж юм бэ гэхлээр юмыг сайхан ялгаатай харахад их тусалж байгаа юм. Яг нөгөө нэг хуучин болвол нөгөө ус сүү хоёр ч ингээд сүлэлтчихлээр бид нэр аль нь ус юм бэ, аль нь сүү юм бэ ялгаж чадахгүй шүү дээ. Тэгэхэд энэ хөл хорооны энэ цаг үед яаж юм гэхлээр хин нь хин юм бэ гэдгийг бол маш сайхан тодорхой харуулад өгч байгаа байхгүй юу тий. За тэгэхээр энэ бидний яриа сонсож байна уу? Би ч одоо зөвхөн дөрсгөө л яриад болсон. Цаг гарын илүү болцсон байна. Тэгээд тийм одоо инсиж жоохон тэгээд инсигээ дуусгая гэж бодож байна. Тэгээд хоёр бол хоёулаа мундаг өгтөд тэгээд хоёрын дуу олоос хүчтэй хурж байгаа. Итгэлээ алдараа гол нь Монголд очиад уулзах сайхан өдрийн ерөөлийг өргөе. Тэгээд тэр ерөөл уулзцгаая. Тэгж л хамгийн гол тийм. Хүний бие өвдөхөөс илүү сэтгэл өвдөх хэцүү. Тэгэхээр сэтгэл санаагаа чанга байлгаарай. Тэгээд энэ зүйлдээ баярлалаа. Бидний бас ярилцлаганд чочин болж орж ирсэн гэж одоо хэлье. Тэгээд Монголд уулзъя. Тэгээд хүчтэй байгаарай гэж хэлье. Тэгээд одоо бүр дүүрслээ дууг болсон шүү дээ. Харин тийм. Тэгээ энэ зүйлдээ бас баярлалаа. Яг үгүй ингээд өөртөө энэс өөр чадах байх болохоор одоо ийм арга замаар бид нэр бас бусдад нэг санал сэтэл болъё. Дотоод гадныхаа эдийг ойлгосоо гадаадд байгаа хэдмээ нас сэтгэлээр унаад ингээд сэтгэлээрээ өвдөөд унаад байхгүй хүчтэйхэн шиг дөрвөлтойгоо шиг эв нэгдэлтийн шиг байгаасаа хурдан гэр оронд орчоосаа тэр замын төтлүүлчих юмсан гэсэн сэтгэлээр нэг юм нэгэд байгаа. Тэгээд бидний зам бол энэ хүрээд дуусгаш харин зүгээр хоёр сувдаа юу гэж яриад байгаа вэ гэхээр энэ их цаг ирнэ штэ. Өвчнийг бид нар ялахаараа яасан цаг хугацаа дуусахаараа энэ харанхуй үед угаасаа дуусна. Тэгээ бидний уулзах зэн Монгол орн байх болно. Очоод харин жинхнээсээ нэгдэж жинхнээсээ бидний ажил бол тэндэл эхэлсэн штэ. Бид нар энэ олон жил гадаад дотоод
сурж ингэж явсны үр шимээ тэр хөрс шороонд очиж тэр арт түмний төлөө л биднээс зарцуулах гэж гэрээсээ явцгаасан. Тэгээ бид нэр заавал гэртээ харин хин юу хийх нь хамаагүй угаасаа хийсэн зорьсон үтсэн харсан юм а заавал хэрэг. Бүгд их орондоо хайртай бүсгүүчүүд шүү бид нар бол тий. Бүгд их орондоо хайртай. Тийм болохоор тэгээд их орныхоо төлөө бид нар сансан санаа бодсон бодлоогоо тэрийг гүйцэтгэх төлөө байна. Одоо харин тий Сувдагийн хэлснээр дээрээс тий би чид одоо нэгдэх нэг тийм цаг болчиход байна тийм үү? Энэ хэрвээ хөл хорой байхгүй байсан бол гуруулаа ингэж ярьж сонсох шүү дээ. Ингэж сайхан хөл хорой тавьж байгаа шүү дээ. Ковидос амар их зүйл болж одоо юу гэдэг мэдээж хэцүү байгаа ч гэсэндээ нөгөө нэг өөрөөсөө арай өөр олон талуудыг гаргаж авчихна л да. Дотроо байж исэн юугээ гаргаж ирнэ гэдэг л лээ. Тийм ноогтмол юмнууд маань хүчээ гаргаж хэлж байна гэж хэлж байна. Тэгээд дээрээс хүний нөөц төр жигсэндээ яг үнэндээ ингээд жинхэнэ нөхрөө олж авч чадчихээн. Хин намайг ойлгох, зовдонтой дэргэд байж чадах уу? Хин намайг сонсч чадах уу гэдэг. Бүр нэг тийм шүүл төр шиг ер нь бол нэг ийм үн чанар гэдгийг аюусаа харуулж байгаа гэж би бодож байна. Тэгээд би нэг юм хэлэх гэсэн нөгөө бидэд яг уу тэгээд тэр нэг одоо сувдаа түрүүн гэсэн чинь нөгөө нэг яаж ингээд тэр олон сэтгэл зүг туулаад гээд тэгээд би нэг мэдгүй юм зүгээр тэр имэйл надад их юу бас одоо өөрөө үдчихэл байгаа ах тэгээд имэйл даанч ингээд пост комент бичиж чадахгүй байна гэдэг тэгээд би үгүй имэйл та бичиж яах имэйл тэр хүмүүсийн тэр нэг амиа хоолох яах гэж явсан энэ үгүүдийг дааж хүлээж авах сэтгэл зүг байхгүй шүү дээ тийм ээ хэцүү энэ хүмүүс чинь халуун өндөр настай жирэмсэн хүмүүс тийм учраас яг хинтэд дуртай гэдээ яасан тэгээд тэр Монгол хэлний үнцний хувьд нэг солонгосныг тэр нэгнээс солонгосны тал өгöd болоод тэгээд тэдний ээж над руу яг мессеж бичсэн байхгүй юу ингээд за сайн байна уу ингээд та нарын ингээд тэмцэж байгаад ингээд залуусын бишээ гацсан хүмүүсийнхаа дуу хоолой болоод тэмцэж байгаад ингээд их чинь маш их баяртай байна. Тэгээд миний хүү болохоор ингээд үүд болсон. Тэгээд их чинь одоо бол хүүгийн маань ингээд 40 соног ингээд болж байгаа. Тэгээд та хэд ингээд суулт одоо юу гэдэг тэмцэл энэ төр хийх бол их чинь ингээд чадлаараа жоохон ингээд юм хандив үрэх гэсэн юм аа тэ ингээд метроны мөнгөч болохгүй ингээд хандуулах гэсэн юм аа данс байвал явуулаараа гэд. Тэгээд би тэр мессежийг аваад амар хөөлсөн байхгүй юу. Монгол хүн яг тийм байхгүй юу. Уг миний мэдэх монгол хүмүүс яг тийм шүү дээ. Бусдыг хөөж хайрладаг. Яг тэр постчид комментчид байгаа хүмүүс чиг тийм монгол хүн биш байхгүй юу. Тэгээд би яг тэр мессежийг аваад хамгийн их баярлж байсан. Яг монгол хүмүүс монголчууд юм. Тэгээд яг одоо бүх зүйл сайхан болох л ах тийм. Тэгээд наа жоохон өөрчлөлт гэж би амар хүсэж байна. Хандлагаа жоохон өөрчлөөд яг л нөгөө хүүхд байхад зохиомжлог бичдэг шүү дээ. Миний их орон гэд яг ямар бид нэр яаж бичдэг вэ? Яг тэрэн шиг тэр сайхан их оронг одоо яг ялангуяа бид нар ингээ бүтээж мэдээж цаг хугацаа авах ч гэсэндээ бид нар байшингаар ярих юм бол сайн суурн болж өгөхтэй юм байна. Одоо ирээдүйдээ тэр эхлэлийг тавьж өгөх ёстой л гэж би ойлгоод байгаа. Энэ гадаадд гацсандаач биш. Ер нь бол бид нар одоо нийгмийн бүтээх цаг нь болсон. Тийм. гэж хэлэн да. Манай сувда байна уу? Хүү сувда маань интернет хэлжэн болохгүйсэн. За. Тийм байна. За энэ зүйлд баярлалаа. Би тэгээд хоёр цаглаа бас тийм. Хагасны өмнө бараг ихсэн. Тийм тэгээд зөндөө хямжилт гэсэн. Монгол орондоо горуулаа уулзаад энэ яриагаа цааш нь үргэлжлүүлэх ялангуяа чиний нөгөө соёлын антропологийн чиглэл бас их сонирхолтой санагдаж байна. Явсан газар болгоноос сурсан юмнуудаа хоорондоо хуваалцдаг нэг юм байвал уг нь их зүгээр тийм ээ. Тэгвэл бид нэр бас хүчээ жинхнээсээ нэгтгэж жинхнээсээ нэг нэгийгээ цэнэглэж хөгжүүлж чаддаг шүү дээ. Тийм тэгээд удахгүй уулзахын сайхан өрөөлөг төвшүүлээд өнөөдрийнхаа лайв өндөрлөе. Үргэлж холбоотой байгаарай. Холбоотой байна. Даалсаас харанхуй хамтдаа орж гараад. Тэгээд энэ дэвс цаг гаргасан баярлалаа. Тэгээд
зөрөгтэй хүчтэй гараа минь дөө тэгээд Монгол очиод уулзцгаая. Ангид байгаа сувдаа манаас хүчтэй байгаа. Тэр өсвчтэй байгаа. Тийм болохоор бэрхшээлийг даваа гарна. Бэрхшээлийг даваа гарсны дараа бэлэг байдаг. Тэгэхээр бэрхшээлийн цаана бэлэг байгаа учраас хэдүүлээ бэлгээ авахын тулд бэрхшээлийг даваа гарьяа. Тэгээд амжилт хүсье өгтүүдаа. Тэгээд дараагийн лайваар уулзъя. Би одоо ингээ харанхуй байсаар хагаад интернетийн хурднаас болоо харанхуй байсаар хагаад таарлаа. Хүсэл хүчи хэд өдөө одоо орж гард үлдээ. Үнэхээр болсонгүй. Тэгээд дараагийн удаа интернет маань сайн байгаасай л гэж залбирая. За, Тэр манайхаас өнөөдөр In this live бостой зүгээрээс. За баяртай. харин миний ч гэсэн бас муу байгаа. Баярлалаа. За баярлалаа. За баяртай. Баяртай. Británie by mali ostať 2 týždne v izolácii. To je čo ja viem, ale ako to funguje, či to funguje.